Төрөмжт компаниудын бүтээмжийг нэмэгдүүлж төсвийн зардлалт хяналт тавих үүрэг бүхий менежерүүдийн томилгоог засгийн газарт хамтарч байгаа ардчилсан нам хүн намаас хийж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл эдгээр менежерүүдийг тодорхой хугацаанд хийсэн ажлын үр дүнгээр нь эргүүлэн татах хэсэг асуудлыг шийдвэрлэх юм байна. За төрөмжт компаниудын засаглалыг сайжруулах хуулийн төсөлд төлөөллийн удирдах зөвлөлийн гишүүд захирлуудад тавигдах ерөнхий шаардлага босгыг өндөрсгөж мэргэжлийн хүмүүсийг томилдог байхаар тусгаж байгаа гэлээ. За харин сүүлийн үед засгийн газарт хамтарч буй намууд төрөмжт компаниудад томилж буй менежерүүдийн боловсрал, ажлын туршлагад анхаарах шаардлага харагдаж байна гэдгийг засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга учрал мэдээллээ. За шаардлагатай бол томилгоог эргэн харах боломжтой гэдгийг ч онцолж байна. Хяналтын менежер гэдэг нь ямар зорилготой вэ гэхээр анх бол засаг дээр яригдахдаа төсөв хэмнэ бүтээмжээ ахиул төрөмжт компаниудын ашиг орлого нэмэгдүүлээ л гэсэн. Түр хугацаанд хөндлөнгийн хяналт тавих. Тэгэхгүй бол энэ төрөмжийн компаниуд дээр чинь хяналт сул байна. Гэхдээ ер нь бол төрөмжийн компани энэ одоо бүтээмж засаглал ил тод байдлыг сайжруулах хууль батлагдсны дараа бол тузын гишүүдийн шалгуурыг өндөр болж байгаа. Дээрээс нь гүйцэтгэх захирлын шалгуур асар өндөр болж байгаа. Ер нь тэнцэх хүн маш хүнд. Тэгэхээр хамгийн жадалтай мэдлэг боловсралтай хүмүүс сонгуульч шалгуултанд ороод тэнцэгдэх ийм л цаг зөв тогтолцоороо явна. Тэгэхээр үнэхээр тэр хүмүүс хэмнээд, хянаад, бүтээмж ахиулаад чадахгүй үр дүнгүй байвал бол бид нар хууль батлагдлаа бол өөрсдийг нь хэмнэхээс өөр сонголтгүй шүү дээ. Гэхдээ яг бид нөр хүн гэхээсээ илүү ан гэхээсээ илүү мэдээж яг хамтарсан засаг юм чи айл талаас нэр дэвшигчнэрээ одоо санал болгож байгаа. Тэгээд мэдлэгийн хувьд, мэрэгжлийн хувьд ямар одоо хүмүүс байх вэ, нийцгүүч гэдэг юм уу те ингэж харж байгаа л одоо томилсон шүү дээ. Ер нь бол яг би бас мэдээж намын дотоод тэр асуудлыг дотроо яаж сонгож шалгаруулад ямар хүмүүс нэр дэвшүүлээд байгааг би мэдэхгүй байна. Ер нь хизээнээс томилгоо хизээ дуусгах юм л нийтээр нь хичнээн бүх 123 төрөмжт одоо компани бүх төрөмжт компаниудад гэсэн ойлголт тогт байхгүй. Ашигтай ашиггүй гэдэг дээр бас. За ашигтай ашиггүй сайжруулах шаардлагатай аудитын дүгнэлтэнд үндэслэх ёстой. Тэгэхээр ингэж бас нэг замбраагүй явж болохгүй. Би бас төрөмжийн орооны даргатай гэсэн энэ асуудлаар одоо дуудаж уулзсан. Одоо ингэж үнэхээр хяналтууд юм яваад байвал одоо арга хэмжээ авах зүгээр арга байхгүй. За 400 хэмжээлтэй төрөмжт компаниуд дээр хүн нам болон арчсан намаас санал болгоод зарим хүмүүсийг томилж байгаа нь үнэ. Хэдэн хүн намаас томсгийг одоогор мэдэхгүй байна. Зүгээр яг энэ асуудал бол бас хариулчмаар зүйл юм байна. Хоёр зүйл хэлье. Нэгдүгээрт бид нар нийтээр төрөмж компани дээр улс төрийн албан тушаал дээр хаа нэгтээ төрийн албанд ирнэ ганцхан намаас Монгол ардын намаас томилсоор байгаад дасчих. Яахаараа заавал ганцхан нам шийдээд ганцхан нам ийм байх хэрэгтэй байх. За 2023 онд улсын хэмжээнд 123 төрөмжт компанийн ердөө 5% ашигтай ажилласан гэсэн дүгнэлтийг аудитын байгууллагаас гаргаж байсан. За түүнчлэн алдагдaltaй ажилласан 10 гаруй төрөмжт компаниудын удирдлага төлөөллийн удирдах зөвлөлөөрөө дамжуулж өөрсдөө шагнаж урамшуулсан зөрчилж илэрсэн талаар засгийн газрын хэрэг эрхлэх газраас мэдээлж байсан юм а. За тэгвэл төрөмжт компаниудад шинээр томилогдож буй бүтээмжийн менежер болон хяналтын менежерүүд эдгээр зөрчлийг илрүүлэн олон нийтэд ил болох хэсгийг харахад үлдэж байгаа юм а.